Исламын бүгд найрамдах Афганистан улсад НАТОгийн хүчний тэргүүлсэн шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд оролцсон Монголын зэвсэг түвшний цэргийн хамгаалалтын 2 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн энэ сарын 18-нд их орондоо иржээ. 180 хоног 120 олон улсын мармал баазын үндсэн ба баруун шалган нэвтрүүлгийн аюулгүй байдлыг сахин хамгаалсан тэднийг өнөөдөр зэвсэг түвшний жанжин штабаас цэргийн нэр хүндтэй шагналуудаар шагнаж урамшууллаа. Энэ ажиллагаанд захирагчийн орлогчийн алба хашсан Оросоотой бид ярилцсан юм. Цагийн байдал тухайн үед тайван байж таарчээ. Гэсэн ч шалган нэвтрүүлэхийг оролцсон хэд хэдэн удаагийн зөв бус зөрчлүүдийг илрүүлж үүргээ амжилттай гүйцэтгэх гэцгээсэн байна. Зөрчилтийн зохицсон ажиллагааны журам гэж байдаг. Тэрнийгээ дагуу бааз руу нэвтрүүлгийг хоригдсан жишээ нь хар тамхи, манс оруулах бодис, цааман юу гэдгийг зэвсэг гэдэг юм уу те. Тэдгээр зүйлүүдийг бол нэлээдгүй илрүүлж зохицсон ажиллагааны журмыг арга хэмжээ авч баазын аюулгүй ажиллагааны офицерууд бэлдэн дараагийн өгжсэн бас насгтай юм да. 21 орны зэвсэг түвшнийхнээс бүрдсэн мармал олон улсын бааз улс тус бүрээрээ өөрийн гүйцэтгэх үүрэг хүлээж байжээ. Манай улсын хувьд холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэг түвшинтэй хамтарсан байна. Тэд бие биенээсээ суралцах зүйл их байсан тухай энэ үеэр дурсацгаалаа. Сонирхолбол манай үүрэг гүйцэтгэгчийн бэлтгэл хангах марш тактикийн тэмцээнийг гадныхан их сонирхож сүлдээ хамтдаа хийдэг болцохоосон гин. Инхийг сахиулах ажиллагаанд 4 дахь жилдээ оролцсон Аранбаатар Монгол цэргүүдэд энэ удаагийн ажиллагаа ямар өгөөжтэй байсан тухай ярьлаа. Тэрээр 2 дугаар салааны орчуулагчаар ажиллажээ. Би 2005 онд Ирак гэрвштэй ажиллагаанд оролцоод түүнээс хойш Нүби ажиллагаанд 2 удаа ороод энэ ингээд дөрөвт ажиллаа. НАТОгийн тоног төхөөрөмж, цэргийн ашигладаг тоног төхөөрөмж техник бол асар өндөр түвшинд хүрсэн байлаа. Өмнөх ажиллагаануудыг бодвол Исламын бүгд найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгсэн Монголын зэвсэг түвшний 2 дугаар ээлжийн үүрэг гүйцэтгэгчид 3 салаа бүрдүүлэн мармал баазын шалган нэвтрүүлэх байруудын аюулгүй ажиллагааг хамгаалахдаа урд нь хэрэглэж үзээгүй техник тоног төхөөрөмжүүдийг ашиглажээ. Энэ нь НАТО-гоос нэвтрүүлсэн сүүлийн үеийн техникүүд байсан байна. Монгол улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд дэлхийн инх тайван аюулгүй байдлын төлөө 10 гаруй жил олон улсын ажиллагаанд амжилттай оролцож ирсэн бөгөөд мэргэжлийн түвшинд нэгэнт үнэлэгджээ.